чуулганы 30 жил. Ариун сүнс та нар дээр ирэхэд та нараа хүчиг олж тэгээд Ерүсалим бүх Юудэ, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болно гэв. Түүний энэхүү амлалт сүнслэг харанхуй ертөнцид амьдарч байсан монголчуудад итгэл найдварыг авч ирсэн юм. 1990 оноос дэлхийн нийтэд эрх чөлөөний хувьсгал араараасаа өрнөн түүхэн үйл явдал бий болсон Монгол улсад маань давалгаалan ирсэн билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлд шилжих үзэл дэлгэрч үүний зэрэгцээ үзэл бодол шашин шүтэх, эс шүтэх, хувь иргэн сонгон шийдэх эрх чөлөөт нийгэм бүрэлдэж эхэлсэн. Үүнийг Монгол улс үндсэн хуулиар баталгаажуулан бидний үндэстэнд хаанчлалын сайн мэдээ дэлгэрэх үүд хаалга нээгдсэн түүхтэй. 1993-аас 2003 он. Бурхны өгсөн агуу захирамжийг биелүүлэх зөн хараатай олон 10 илгээлтийн эзэд тэртээ 1993 онд ариун сүнсэнд дуулууртай хандаж сайн мэдээг өртлөн Монгол улсад маань ирж байсны нэг жишээ болох Америкийн нэгдсэн улсын бурхны чуулганы илгээлтийн эзэн Майкл Ньютон Дикс Воннер байсан бөгөөд 3 өдрийн сайн мэдээний хөтөлбөрөөр дамжуулан бурхны хандлын үрийг цацаж хагас чарны төвхийг эхлүүлжээ. Нэг сайн санаж байгаа нь юу гэхээр бид нэг олон улсын цуглаанд явдаг гэсэн байхгүй. Пенри ордонд, хүүхдийн ордонд болдог байсан. Тэгээд тэнд бид хоёр цуглаанд очичоод тараад явж исэн чинь тэр цуглаанд сууж исэн нэг 2 Америк. Одоо эргээд бодоход Майкл Ньютон пастор, Дикс Вон 2 тэр үед 93 оны хавар Монгол ирчихсэн. Тэгээд Монголд шин цуглаан эхлүүлэх бодол төлөвлөгөөтэй байгаагаа бид хоёртой хуваалцаад Хонконгоос нэг баг ирнэ. За урлагийн баг ирнэ. За ингээд маш том хэмжээний одоо заалт үүсгэх хэрэгтэй байна гэд. За тэгээд тэр үед хэрвээ та бүхэн санаж байгаа 92 онд бол манайд урташ өргөшөө хідэн л соёлын төв хідэн кино театрт байсан юм. За тэгээд 92 онд бол кино театрууд нь ер нь бараг дампуурчихсан. Үйл ажиллагаа явуулдаггүй, кино өдр гаргадаггүй тийм болчихсон. Их хүнд байсан л да. Тэгээд тэр үед алдрын тойр өргөө кино театрыг судлаад, за өргөө кино театрыг үзүүлээд Майк пасторт тэгээд удирдлагуудтай нь уулзаад энд үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой гэрээ хэлцэл байгуулаа. За ингээд ерөнхийдөө нэг үйлчлэгээ хийгээд яваад байгаа шүү дээ. Тийм ээ. Бид ч нэг сүм чуулганд харигдах үйлчлэгээ хийгээд яваад байгаа. Хийх юм олж чадсан л тийм найзууд гадуур явж байгаа. Зар харсан тэр зар дээр болохоор концерт болно. Тэгээ бас зураач нар ирнэгцэн нэг тийм зар байсан байхгүй. Тэгээ тухайн үед чинь өнгөт хэвлэл байгаагүй. Тэр зар бол айгүй тийм тансаг хэвлэлтэй. Эргээ бодоо яг нэг Хонконгийн ICA чуулган тэндээ хэвлэлтэй бэлдээд авчираад наасан тийм дүүх байдаг. Сайн мэдээний том цуглаан зохион байгуулах бүх бэлтгэл ажил маань хангагдсан. Тэгээд магтан дуунуудыг нь орчуулад за манай алдраа болохоор зэрэг Cloud Pastor номлыг орчуулад за ингээд нэг ийм 3 өдрийн сайн мэдээ тарах цуглаан зохион байгуулаа. За ерөнхийдөө бол давхарсан тоогоор нэг 650 гаруй хүн ирсэн гэсэн тооцоо байдаг юм байна. 93 оны 9 сарын 4-өөс 6-ны тэр хөтөлбөрийн нэр нь болохоор Монголын төлөөх найдвар гэдэг нэртэй тийм концерт байсан. Тухайн үед Гонконгийн одоо тэр цуглааны хүмүүс ярилцж байгаад сайн мэдээ тараах арга, үр дүнтэй арга яг юу байж болох вэ? Бидний хүмүүс тэр сэтгчид яг юу хийдгийг яаж харуулах вэ гэдээ хоорондоо ярилцж байгаад тухайн үед цуглаан байгаагүй учраас тэр хүмүүст хамгийн тохирох зүйл бол магтаалтай хамгийн ойрхон зүйл бол концерт гэдэг. За бүгдээрээ энэ хүмүүстэй концерт тоглоё гэдэг концерт гэж нэрлсэн талаар ярьж байсан. За тэр үед магтаал удирдах байсан KK Choi гэж Гонконг бизнесмен байна. Тухайн үед Холливуудын киноны үйлдвэрт ажиллаж байсан гэж ярьж байсан. Магтаалын дуу удирдаад өргөө кино театрт анхны тэр үйл ажиллагаа хийж байсан. За тэгээд дараагаар нь бүтэнсээ өдөр болсон. Майк пастор за бид нар одоо ингэ ийм олон хүмүүсийг зодолцоо одоо бүтэнсээ өдөр цуглаан эхлэхээс өөр аргагүй боллоо гэд. Ингээд ер нь бол найдвар цуглаан анхныхаа баг бүрэлдэхүүнээр 600 шахам хүнтэйгээр анхныхаа Ямбаргийн цуглааныг эхлүүлээд за ингээд алдар бит хоёр эзний цуглаанд үйлчилчихсэн. Явж исэн ийм түүхтэй ер нь бол их сонирхолтой түүхтэй. За 1993 оны 9 сард анх
Монголын бурхны чуулганы анхны сүм болох найдвар сүм суурай тавьж исэн. Тэр энэтэй уялдаад ер нь бол энэ зөвхөн дан сүм гэхээсээ илүү энэ маань яг бурхны чуулганы анхны суурь тавигдчихсэн гэж үзэж болох цаг мөч байгаа юм. Библийн сургууль. Сайн сайхны мэдээгээ түгэхтэй холбоотой Монголын бурхны чуулганы анхны чуулганууд бий болж, гишүүн чуулганууд өсөн нэмэгдэхийн хэрээр үйлчлэх удирдагчдыг бэлтгэх, чуулган тарилт, илгээлтийг эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага гарсан бөгөөд 1994 оны 9-р сард Монголын бурхны чуулганы Библийн сургууль байгуулагдсан байна. Одоогийн мандах наран төвийн барилгыг дуусаагүй байсан барилгыг худалдаж аваад за ингээд өвлийн хар хүүдэнд манай Дик ах бэв ихч хоёр тэн дотроо амьдраад ямар ч халаалтгүй штэ. Тэгээд тэр барилгыг одоо дуусгуулж Библийн сургуулийн анхны одоо тэр анги эсэлт тэр хүүтэн байранд тэр тенттэй зааланд тэр одоо цементэн ямар ч өнгөлгөө юу ч бодоггүй тийм зааланд анх тэр хүүтэн зааланд тоошроотой тийм зааланд анхыг хэлж ирсэн юм түүхтэй. Гэхдээ энэ голын энэ дээвэр онгорхой тэгээд бүх хүүхдүүд ингээ гадуур хувцастайгаа өвөл сандлын ийм пявер ийм сандал байсан. Тэгээд нөгөө дохионы хэлээр ярихдаа бид нар гараа гэж байгаа л оюутнуудад орчуулаад Цэнгэл, Сайнбаяр бид гурав нэг ангид тэгээ ээлжилж ангийнханд дохионы хэлээр орчуулдаг гэсэн. Бид нар бүгдээрээ Филиппинд сургуульд яваад 99 онд төгсөж ирсэн. 99 оноос хойш манай энэ бурхны чуулганы Библийн сургууль анх удаага яг Монгол нөгөө боловсон хүчин Монгол багш нартай ингэж явж эхэлсэн байгаа. Монгол хэлээр Монгол хүн яг Библийг болон теологи болон үйлчлэх хичээлүүдийг зааж эхэлсэн. Библийн сургууль нь дараагийн түвшинд гарахад их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж би харж байна. Тэгэхээр Библийн сургуулийн төлөө баярлалаа шүү. Бурхны чуулгандаа баярлалаа. Тэгээ энд зөвхөн бурхны чуулганы хүмүүс биш, бас өөр хүмүүс энэ чуулганаас энэ сургуулиас төгсөөд теологийн бакалаврын зэрэг аваад тийм ээ. Одоо хүртэл өнөөдөр сайн үйлчилж байгаа, эзэн зүтгэн үйлчилж байгаа олон хүмүүс байна. Өнгөрсөн он жилүүдэд Монголын бурхны чуулганы Библийн сургууль нь Аз номхон далайн теологийн холбооны маглан эдгэмжилтэй болж Библийн сургуулийн хөтөлбөрүүд шатлал ахиулан бакалаврын зэрэг олгодог болсон. Мөн 2020 онд 10 жилийн хугацаатай маглан эдгэмжилээ авсан нь Аз номхон далайн бүсийн теологийн сургуулиуд дундаа 10 жилээр маглан эдгэмжлэгдэж багтан амжилт гаргаснаар бахархаж байна. Гучин жилийн тэртегээс өнөө цаг хүртэл сайн мэдээ дэлгэрч чуулган өсгийн зэрэгцээ сонсголгүй иргэд олноороо эзэнд итгэсэн бөгөөд тэдэнд үйлчлэх онцгой хэрэгцээ бий болсон юм. 1993 оноос 97 он хүртэл найдвар чуулганы сонсголгүй иргэдийн үйлчлэлийн ахлагчаар ажиллаж исэн. За энэ хугацаанд анх одоо 20 гаруй сонсголгүй иргэд байсан бол 2-3 жилийн дотор 200 гаруй сонсголгүй иргэд болсон. Тэгээд тэр үедээ үйлчлэлийн ахлагчдаар дохионы хэлний хэлмэрчд маань ажиллаж байсан. Бэрхшээлтэй үед маш олон байсан. Тэгээ яг Joy-ийн тэр залбиралд орчуулагч хүмүүсийн тэр үнэхээр хойч үе ба. Тэгэхээр найдвар хоёр чуулганы үнэхээр өөрсдөө гэсэн пастортай болох. Тэгээ цаашдаа бас ингээд сүм чуулгануудыг тарих тэр үйлчлэлийн ажил нь хончлох бас тийм амар байгаагүй. Саад бэрхшээлтэй, итгэлээр унсан, хэцүү үе, нулимстай үед залбирлаа. Тэгээ бурхан өөрөө ариун сүнс дотор ажиллаа хийсэн. Тэгээ сүм чуулгануудыг доор төвтөртэй явуулж агаад үнэхээр их эзэн талархаж байна. 1996 онд илгээлтийн эзэн Эд Joy Schlossmacher Монгол улсад урт хугацаагаар суурьшиж сонсголгүй хүмүүст үйлчилсэн. Тусгай хэрэгцээд хүмүүстэй хүрч үйлжилсэн энэхүү үйлчлэл нь олон зуун хүний амьдралыг өөрчлөлт зогсохгүй. Монголын дөхөөний хэлний хөгжил тусгайлан бэлтгэсэн боловсон хүчин гарч ирэхэд хувь нэмэр болсон юм. (2003-аас 2013)
Сүм чуулганууд таригдаж тухайн газруудад удирдагчид томилогдсон үйлчилж эхэлснээр тэрхүү нутгийн чуулганууд донд нэг нэгнээ дэмжих, хамтран ажиллах шаардлага урган гарснаар 1998 оноос 2001 он хүртэл илгээлтийн эзэд болон нутгийн удирдагчдаас бүрдэх үндэсний зөвлөл тус нөхөрлөлийг удирдан чиглүүлж байна. Энэ олон чуулганууд болон үйлчлүүд маань хамтран ажиллах шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор илгээлтийн эзэд маань Монгол ахлагч нартай хамтраад үндэсний зөвлөл нэртэй зөвлөл байгуулад тэр зөвлөл нь Бурхны чуулганы үйл ажиллагааг удирдан чиглүүлэн явдаг байсан үе 97-оос 2000 оны хооронд гэж би харж байна. Энэ хугацаанд илгээлтийн эзэд болон Монгол ахлагчид хамтдаа үйлчилсэн. Тэгээд 2000 оны сүүл үед Монголын Бурхны чуулганыг байгуулах санаачлаг гараад тэгээд тэр үед байсан 7 чуулганы пасторууд ахлагчид болон үндэсний зөвлөлийн хүмүүс хамтдаа нэгдээд Монголын Бурхны чуулганы дүрмийг боловсруулж ирсэн. Энэ Бурхны чуулганы маань зорилго юу вэ гэхээр Пентекост итгэл үнэмшилтэй. Бас сайн мэдээний төлөө яг ариун сүнсний хүч чадлаар чуулгануудыг тарих, сайн мэдээ тараах болон бусад үйлчлэлүүдийг хамтдаа хийх зорилготойгоор байгуулагдсан. 2000-ад оны эхний хагаст илгээлтийн эзэдийн ихэнх нь нутаг уцаж Монгол ахлагч пасторуудад үйлчлэлээ өлүүлэн үлдээгчээ. Огцон ийм шилжилт нь туршлага багтай нутгийн удирдагчид болон бага залуу чуулгануудад ахадсан мэт ачаа зарим талаараа өсөлт удаашрахад нөлөөлсөн ч алстаа улам хүчрэгжих суурь тавьсан Бурхны ажил байсан бөгөөд энэ нь өнөөгийн Монголын Бурхны чуулганы дүр төрхийг бий болгосон. Өдгөө 19 гишүүн чуулгантай болж эзний хандлын төлөө мөр зэрэгцэн үйлчилсээр байна. Бэлхэм ам Библи 2001-ээс 2003 оны хооронд Бэлхэм ам судлал Библийн орчуулах хянах ажлыг Б. Инхвейр хариуцаж хийсэн. Энэхүү төсөл нь Монгол чуулганы өсөлт хөгжилтөд үнэтэй хувь нэмэр болсон бөгөөд 2006 онд 10,000 ширхэг хэвлүүлсэн нь зарагдаж бас түгээгдээд дууссан байна. Монголын Бурхны чуулганы 30 жилийн ой хүрээнд Бэлхэм ам судлал Библийг хянан засварлаж дахин хэвлэж байна. Өөрчлөгдсөн үе. Бурхан бол үеүүдийн бурхан. Чуулган дараа үеэ бэлтгэх дагалдуулах хөтөлбөрийг санаачлан 2010 онд Б. Төмөржөдөр, Б. Мандуул, Б. Инхвейр, Жерид Дитрих нар өөрчлөгдсөн үе хөтөлбөрийн анхны конференцийг зохион байгуулжээ. Түүнээс хойш 10 жилийн хугацаанд өсвөр үе залуучуудад сайн мэдээ хүрч эзэн Есүс Христийг хүлээн авч ариун сүнсний хүч дотор алгаж амьдарч байгаа залуучууд нийгэмдээ өөрчлөлтийн түүчээ болон амьдрах зүүн хараагаар өдөөгдөж байна. Одоогоос 10 гаруй жилийн тэртээ буюу 2009 онд амгалан пастор одоо Бурхны чуулганы тэргүүн Библийн сургуулийн захирал надад Филиппинд болох нэг өсвөр залуучуудын удирдагч үлдэх сургалтанд явах санал болгож ирсэн. За тэгээд тэр үед тухайн үед одоо говалтад үйлчилж байгаа илгээлтийн эзэн Жерид Тетрах, мөн Инхвейр, за Мандуул бид дөрөв одоо ингээд Монголоос оролцохоор очсон. За тэгээд Инхвейр маань бол тухайн үед орчуулж ирсэн. Тэгээд тэн дээр бол эзэн анх одоо яг өсвөр залуучуудад үйлчлэх энэ хараа дуудлагыг илүү одоо тод болгож өгсөн байна. Дархот итгэл чуулганд үйлчилж исэн ч гэсэн илүү үйлчлэхийн хараа фокус ер нь өсвөр залуучууд руу чиглүүлж үйлчилж байгаад 2010 онд бид хэд ингээд хоорондоо ярилцаад хамт залбираад найдвар сум дээр анх одоо өөрчлөгдсөн үе нэртэй одоо эцсийн үеийн дайчид гэсэн уриатаагаар өөрчлөгдсөн үе конференцийг зохион байгуулсан. За энэ үеэс эхлэн өөрчлөгдсөн үе үйлчлэл маань бол ер нь эхлэлтэй. За ингээд өөрчлөгдсөн үе үйлчлэл нь цаашаа үргэлжлэн явсаар бид нар өөрчлөгдсөн үе гэдэг нэр англи дээр Transformed Generations гэдэг нэрийг товчлоод TG гэдэг одоо энэ нэрийг өгсөн TG гэж дууддаг. Өөрчлөгдсөн үе үйлчлэлийн хувьд 2010 оноос хойш өөрчлөгдсөн үе конференцийг буюу TG Youth конференцийг хийж хэлснээр одоо 10 дахь удаага зохион байгуулж байгаа. Сая ковидын үе хүртэл бид нар одоо онлайнаар TG Youth конференцийг зохион байгуулсан. TG Youth конференцийн хувьд бол зөвхөн одоо Бурхны чуулганы сүм чуулганууд өсвөр залуучууд оролцоо зогсохгүй одоо Монголд байгаа христийн бие нийт сүм чуулгануудад хүрч үйлчилсэн нийт одоо сүм чуулганы өсвөр залуучууд оролцдог ийм одоо
үйлчлэл болон өргөжин тэлсэн байна. Тэгээ үүнд өнгөрсөн он жилүүдэд бас эзэн итгэмжтэйгээр тэ үнийг ивэж өрөөж байсанд бид бол бурханд бас алдрыг өргөж байгаа. За TG Youth Conference-ийн хувьд бол өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 10 удаа хийхдээ дунджаар 2000 гаруй өсвөр залуучууд оролцсон. Тэндээс зарим нь дуудлага маш тодорхой харж, зарим нь Христтэй уулзч, зарим нь итгэл дотор улам илүү өсөж, өндийж Христийн алдрын төлөө амьдрах энэ хараа зорилготой болсон ийм одоо гайхалтай үйлчлэлүүд болсон байна. Мөн TG өсвөр залуучуудын үйлчлэлийн хувьд өсвөр залуучуудын конференцээс гадна өсвөр залуучдын зуны кемпийг бид нар 2018 оноос эхэлж одоо хийж гэлсэн. Тэгээ 2018 19 онд 2 жил дараалж хийгээд ковид үе төр завсарлаад за ингээд нодлон зунаас эхлээд TG зуны кемпээ дахин үргэлжлүүлэн хийж байна. Мөн TG өсвөр залуучуудын удирдагч бэлтгэх сургалт TG өсвөр залуучуудын медиа үйлчлэл гэсэн үйлчлэлүүдийг одоогоор яг тогтвортойгоор явуулж байна. 2013-аас 2023 он Монголын бурхны чуулган сүүлийн 10 жилдээ шинээр тархицсан сүм чуулгануудыг бие даасан нутгийн удирдлагатай бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүгийн хувьд бүрэн бэхжсэн болгохын тулд удирдах зөвлөл, үйлчлэлийн багуудаар дамжуулан олон хөтөлбөр, үйл ажиллагааг тогтмол болон тодорхой давтамжтай зохион байгуулж байна. Монголын бурхны чуулганы гишүүн сүмүүд хамтран Пентекостийн өдрийг тэмдэглэн нэгдсэн цуглааныг жил бүр зохион байгуулдаг. Ингэхдээ Пентекостийн өдрийг өгтөн 50 хоногийн залбирлыг зохион байгуулж, ээлжээр гинжин залбирал хийх, хамтдаа залбирах гэх мэт ариун сүнсийг онцолсон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Түүнчлэн пастор, ахлагч нар бэм гараг бүрийн өглөөний залбирлыг хийж тогтмолж. Ингэхдээ гишүүн сүмүүд дээр очиж уулзсан нөхөрлөх, залбирах, бие урамшуулж, босгон байгуулж байна. Мөн Монголын бурхны чуулган орон нутгийн үйлчлэлийн багаараа дамжуулан орон нутагт байгаа сүм, чуулгануудад очиж үйл ажиллагаатай танилцсан, хамтдаа нөхөрлөн залбирах, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Энэ хугацаанд Монголын бурхны чуулганы гишүүн сүмүүдийн пастор, ахлагч нараа сургах, бэлтгэх чиглэлд онцгойлон анхаарч ажилласан бөгөөд энэ нь нутгийн удирдагчдыг бэхжүүлэх, уран зоригтой үйлчлэх хүчин болж байна. Жил бүр пастор ахлагч нарын аялал зохион байгуулж, эзэн дотор хамтдаа залбирах, спорт уралдаан тэмцээн зохион байгуулах, загсанд явах зэрэг цагуудыг гаргадаг. MM33 бол урд өмнө дэлхийд үзэгдээгүй чуулган тарилт болон сайн мэдээний агуу үйлсийг одоогоос 2033 хүртэлх хугацаанд хийх та бидний хичээл зүтгэлийг дүрслэх дэлхийн бурхны чуулганы сонгосон ураа юм. Энэ цаг үед бид өмнөхөөс илүү даяаршиж байгаа бөгөөд нийтдээ 144 орны 164 гишүүн үндэсний чуулганууд бурхны үйл хэрэгт нэгдээд байна. Дэлхийн бурхны чуулганы нөхөрлийн гишүүний хувьд 2033 он буюу Пентекост өдөр эзэн Есүс Христ амьлсны 2000 жилийн ой гэхэд 1 сая чуулганыг түүнд бэлэг болгон барихын тулд ариун сүнсэнд бүрэн найдан хичээн зүтгэх цаг ирсэн. Монголын бурхны чуулганы гишүүн бүр MM33 урайлгад нэгдэн хаанчлалын төлөө хамтдаа алгацгаая.